Ерөөс 2 сар гэдэг хугацаа л би тогтоогоол гарсан тэндээс. Юу ч дуурч чадахгүй л байсан л та. Хоолой зангираад гисэрнээс юм ярьж чадахгүй гэртээ байжгаад хөрөөнтэй оржоод амар үлсэн. Цэцэрлэгт байхасаа л ер нь дуулж бүжиглэх их сонирхолтой. Аав ээж минь дандаа л концерт бэлтжижээдэг. Ээж аавын маань ажил мэргэжил нөлөөсөн. 10 дугаар ангиа төгсөн төгслөл дуулж бүжиглэж хөгжөнцөөр агаал тэгээд яагаад ч би урлагийн л хүн юм байна гэсэн ойлголтыг ерөөсө багасаа л авсан. Баян зүрх дөргийн 111-р сургуульд хамгийн анхны одоо ер нь бол хөгжим багшийн гараагаа эхэлж багшилж исэн. Шинэ 90 сургуульд 2011 оноос ажиллаад 2012 оноос одоо шинэ эхлэл олон улсын лаборатори сургууль 5 жил ажиллаад Кембриж олон улсын лаборатори сургуульч 2 улсын хөтөлбөрөөр одоо хичээлээ явуулдаг. Одоо нэлийн ачаалтаа одоо сурагч багшгүй нэлийн ачаалтаа ажилдаг. 7 жилийн дараа одоо баг хүүгээ олоод жимсний хяналтанд ороод цусны шинжилгээ өгдөг штэ. За тэгээд төгсөн чинь за чи яаралта халдварт судлалын үндэсний төв рүү яваад үзүүлээ. Чиний одоо шинжилгээ чинь нэлээд тааруу гарсан чи илэг муутай юм шиг байна гэхгүй юу. Тэг би гайхаад тэгээ илгэний циррозын шинжилгээ өгсөн чинь хатуурж ах их үе тий. Тэгээ сорвчлийн үе тэгээ хатуурлын үе гэдээ явчихд юм. Тэр бүнийх бүр хатуурлынхан 3 дугаар шатанд орсон байсан. Тэгээд бодоход би 9 дугаар ангидаа нэг хатгаа аваад имлэг твчижсэн. Одоо Шарангол сумынхаа имлэг. Тухайн чинь нөгөө нэг одоо төмөр шифрезээр тарьдаг гэсэн. Нэг удаагийн шифрез гэж байгаагүй. Тэр 40-50 хүн хөвчж байгаа штэ. 10 эдхэн л шифрез харагддаг байсан. Тэрийг ер нь бараг буцалгаал буцаад тариад идэг. Яагаад би гаднаас салдвар авсан гэдэгтээ итгэлтэй байгаа гэхээр би гэр бүлийнхнийгаа шинжилгээнд орооч гэж уриалсан. Тэгээ үзүүлэхэд бол манай гэр бүл дотор нэг ч хүн вирус байгаагүй, нэг ч хүн илгэний янз бүрийн асуудал байгаагүй учраас би ийм өвчин байдаг гэдгийг ер нь зүтлээчгүй явж байгаа л. Тэгэхээр нөгөө Б вирусын эмчлүүлэхгүй, вирусын ийм уухгүй, гам дэглэм барихгүй явсаар хагаад хүндэрчингууд Д гэдэг юм ч өөрөө үүсчихдээ юм байна би. Тэгэд ингээ харахад миний үеийнхэн айгүйх вирус алдартай. Жирэмсэн болохоос өмнө олоод өөрийгөө ямар ч өвчтөй гэж бодоогүй би вирусаас саруулах юм гэж бодсон. Яа тэгэхээр би багш юм чинь их ажиллаад ядарч юм л гэж ойлгоодсэн болохоос бид маань дохиол өгжсэн юм билээ. Дотор мухай орго, толгой өвдөх, за тэгээд ядрах. Тэгээд төрсний дараа маш их ядарсан угаасаа тэнхэрдлээ их удсан. Өвчтөй гэдгийг мэдснээс хойш шинжэндгүүд дараа араасаа гарч ирсэн. Сэтгэл дагаач тэр юм. Тэгэхээр чи нөгөө нэг сэтгэл зүйн мандаас давхар унсан л гэсэн үг байхгүй. Тэгэл нэг 3 сар тутамд юм уу 6 сар тутамд хянуулаад явдаг. Ер нь бол би өөрөө урлагийн хүн болохоор тийм их сэтгэлийн хөөрөлтэй хүн. Мартчихдаг өөрийгөө өвчтөй гэдгээ. Тэгэл явж байгаа л гинт хавар болохоор амар ядраал бүр орноосоо босож чадахгүй болоод ирэл. Тэгээ нөгөө багш нар чинь нэг 100 л амардаг ш. Тэгэл яг 100 тэгэл 103 сар эмчилгээ хэлгсээр хагаад буцаад ажилд ордог. 2020 оноос ахуулаад илүү муудаал байсан л та. Тэгэл маш их хавгнадаг. 80 дээл болно, 90 дээл болно. Тэгэл уураг хийлгээл гайг болоод 7-8 хэлээр буучдаг. Тэгэл хавгнаал ажиллаа явуулсан. Манай ажлынхаа ажигласан юм билээ. Би тэгтээ өөрийгөө жоохон ингээ манараад байгаагаа мэдсэн. Гэсэн чинь ингээл дээр доор гიშгээл яваадсэн гэсэн ном. Тэгэл би машина бараа харж авч байхдаа нэгэ сонирн болоод тэгээ Баянгол дүрхт амьдардаг болохоор 7 дугаар төвийнхөө үүдэнд очиод яралтаагаар ороод ухаан болчихсон. За тэрнээс хойш би ажилтдаг. Тэгэл ерөн шоконд ороод би бол нэг дэвшлийг үдээ. Нэгдүгээр эмнэлэг дээр би нөхрөөрөө төвшүүлээд очиход бол маш их хоочор дараал байгаа бараг жилийн дараа гэсэн. Тэгэл би тэрийг надад яагаад ч хүлээж тэсэхгүй санагдсан. Яг л өнөө маргаашгүй болох ч юм шиг санагдаа. Тэгээ хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгуулж байгаа эхэлсэн гэхээр очиж үзүүлсэн. Тэгээд мөгцөө гэдэг юм чинь шинжилгээнүүдийн минь хараад өөрөө эхот хараад за чи 2 сарын хугацаанд л ерөөсөө боломж биш.
тэрнээс хэтэрх юм бол одоо Монголд хэлийг шийдвэрлэн суулгах бас их хүндрэлтэй болчих магадлалтай. Тэгээ мэдээж гадаадынхыг би урд нь судалсан шүү дээ. 300 саяас одоо дээшээ ихээр айгүй хэцүү санагдсан. Яаж боломжгүй. Ерөөс 2 сар гэдэг хугацаанд би тогтоогоол гарсан тэндээс. Тэгэл гарч ирээл би гэрт одоо юу ч дугарч чадахгүй л байсан л та. Хоолой зангираад гисэрнээс юм ярьж чадахгүй гэртээ байжгаад хөрөндөө оржоод амар үлс. Хөөцөнд гомдох юм шиг тийм санагдсан л та. Яагаад би гэж бодоол. Тэгэл хүүхдүүдэд харсан чинь өнөөдөр амьдрал би залуу байна. Одоо яана гэл хоолой зангирал. Тэр үе бол айгүй хэцээс. Нөхөр маань нөгөөтлийн өрөөнд чагнаас уужсан. Мэдээж давхар сэтгэлээр үйлсэн л ахал та. Тэр үе л айгүй хэцээс. Тэр цагаас хойш би шөнө унтч чадаагүй. Онтол өглөөс ирэхгүй санагддаг байсан. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хувьд бол бүр үнэхээр уналтанд орсон. Маргааш нь манай нөхөр над дээр одоо нөгөө надад руу хинч яартаж чадахгүй байсан л да манай гэр ахнаас. Тэгээ хурц ирээд ээжтэй чинь дүү нартай чи ярилцъя. Би илгээ өгье. Би адилхан чадтай адилхан 3 дугаар бүлгийн цустай хоёлоо очие гэд. Нөө сэтгэлийн хөөрөлттэй хүн чинь хүний өгөнд аяга хурдан сэргээл нэрэл тийштэй илэг одоо 2 сарын хугацаанд болох байхаа гэд. Тэгээ би маргааш нь гэрийнхандаа хэлээд ээж маань зуараагаас ирээд дүүнер маань ирээд хамгийн бага дүү маань германд идэг төрөөд удаагүй байсан ч гэсэн би очихгүй гэжсэн. За чи хэрэггүй бэйжээ гэсэн. Тэгээ манай гэрийнхэн бүгдээрээ л яг тохойд хариулж чаддаг юм гэлээ. Би донор болъё гэж хэлээгүй л дээ. Тэгээ нэг дотроо яаж хүн шууд донор болъё гэж хэлэхүүтэй гэж бодсон юмсан гомдоод бас л дахиад оройн үлээ. Тэр 2 сарын хугацаа аимшигтайсан. Би гэртээ байж чаддгүй. Өдөр болгоо ходрын хөдөн дээрээ суучдаг байсан тийм. Яа тэгэхээр тэнд л байвал би нэг уужим амьсгалаадсэн. Тэгэхээр энэ наад сэтгэл зүй. Тэгээд эмч маань тэрийг ажиглаа намайг сэтгэл зүйчтэй уулз гэж хэлсэн. Тэгээд сэтгэл зүйчтэй уулзахад нөгөө гэр бүлдээ гаргаж чадахгүй байсан бүх зүйлээ яриад уйлсан л та. Тэгэхэд их дотор онгоолсон. Ганц юм мэрэгжлийн эмчээс гадна хүнд нөгөө дэмжлэг сэтгэл зүйн дэмжлэг, сэтгэл зүйч гэдэг маш чухал юм бэл. Эрэгтэй дүү маань нөгөөдөр нь над руу яриад за би тань одоо илгээ өгөхөд одоо манай эхнэр ч гэсэн намайг дэмжсэн. Мэдээж тэд нар яагаад хариу хэлээгүй гэхээр ар гэртээ амьдралтай хүмүүс чинь бас тий ханаас тантаа зөвлөдөн, өөрөөхтэй зөвлөдөн, шууд ганцаараа сэтгэлийн өрлөөр би донор болъё гэж хэлэхгүй ш. Тэгээд хэлсэн. Тэгээ очоо шинжлүүлээ. Тэгээд нөгөө донор болоход маш олон шалгуур тавьдаг, 30 хэдэн шалгуур тавьдаг. Би айгүй хаацтай. Нөхөр дүү хоёр маань хоёлаа тэнцсэн. Гэхдээ нөхрийн маань илэг одоо нөгөө яг тэр илгэний нэгтршил болон илгэний хэмжээ бас том байх хэрэгтэй юм билээ. Надад тэдэн хувиа хөхөд тэдэн үлдсэн хувь нөгөө хүндээ аюулгүй байх хэмжээнд байх хэрэгтэй юм билээ. Тэр нөгөө донорын бас тавьдаг шалгуудын нэг. Тэгээ манай нөхрийнх жоохон үлдэх хэмжээ жоохон бага байна гэд. Тэгээд би одоо дүүгийнхаа сайхан аж буйнаар өнөөдөр ингээд эрүүл сарвал болсон. Шууд дандаа ингээд мундаг байсан гэж хэлэхгүй. Бууж хувь зөндөө байсан. Тэгтэл дэмжлэг гэдэг юм чинь хүнийг өөдөн татаад аваад явт юм байна. Тэгэхээр сэтгэл зүгээр би бас өөрийгөө гайгүй унаагүй явсан болохоор л давсан бах гэж боддог. Гэр бүлийнхэн, найз нөхөд тэ хамт олон маш олон хүмүүс дэмжсэн. Энэ дээр би өөрийгөө багш болсондоо баярлсан. Яг бол маш их шагнартай юм байна. Маш их найз нөхдөй юм байна. Маш олон хамт олонтой байна. 3 газар ажиллаж байсан хамт олон гэдэг чинь. Тэгээ гэр бүлийнхэн мэдээж маш их дэмжсэн. Халгааны дараа 1 сар эмнэлэгт байгаад гарч ирээд өдөр хоног бүрийн нар салхи амьдрал үр хөвгттэй хэлж байгаа үг одоо
одоо бүгд амар тийм учир одоо утгатай, аж аргалтай гэдгийг илүү их мэдэрсэн. Тэгэхээр амьдрал үнэхээр сайхан, амьдрах бүр сайхан. Би одоо дахиад 40 жил амьдрна. Одоо нөө амьдрал илүү шунж эхэлсэн. Тэгээ одоо би бол юу гэж боддог гэхээр хүмүүс начиг бити байгаасаа л гэж хүсдэг. Начиг бити болоосоо. За одоо нэгэнд тусцсан хүмүүс айгүй хэцүү шттэ тий. Даван тулахаас өөр арга байхгүй. Одоо миний хүүхдүүд, миний шавнар 20 жилийн дараа, 10 жилийн дараа энэ хавдрын ток нэгээр бити нэмээсэй гэсэн хүсэлтэд явдаг учраас хичээлдээ ч юм уу ажил дээрээ найз нөхдөдөө хамаатан саатандаа таньдаг бүх хүмүүстэй би одоо зөвлөдөг гэх юм уу та тий. Өөрийнхөө чадах хэмжээнд би мэдлэг өгөхийг хүсдэг. Өнөөдрийн саралт яг би болгож өнөөдөр ингээд энийгээд яриа суух боломжийг олгож садар судлын үндэсний төвийн илэг цэснээр тушаан тасгийн илэг шижүүлэн суулгах багийнхандаа мөн мөсийн амжтай маш их талархлаа гэж хэлмээр байна. Мөн хамгаас хайртай дүүдээ хандаа намайг цаг үргэлж дэмжиж байсан бас баярлаа гэж хэлмээр байна. Энэ эрт илрүүлэхдээ хамрагдаарай гэж бас уриалмаар байна.